Эгийн голын усан цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэн орон нутагт хийдэг ээлжилт уулзалтаа Булган аймгийн Утга өндөр сумын Хамтай багт хийлээ. Усан цахилгаан станц барих бүс нутгийн иргэдийн нийгмийн асуудалд төслийн нэгжийнхэн анхаарч ажилладаг. Засгийн газрын тогтоолоор орон нутгийн ажлыг зохицуулах ажлын хэсгийг Булган аймгийн засаг дарга Эрдэнэтээр ахлуулан ажилуулж олон асуудлыг шийдэж байна. Нутгийн иргэдтэй хийсэн уулзалтанд Хамтай багийн шин төлөвлөлтийг Арт Дизайн компаниас танилцуулж ард иргэдтэй ярилцаж санал хүсэлтийг нь сонслоо. Нутгийн иргэд олон жил яригдсан энэ ажил хурдан хэрэгжиж шин суурин үүсхийг хүлээж байгаагаа хэлж усан цахилгаан станц барих сургаар сургууль цэцэрлэг засвар хийгдэхгүй байгаа хүндрэлтэй байдлаа хэллээ. Усан цахилгаан станцын төсөл хэрэгжүүлэх нэгжийнхэн хийж байгаа ажлаа танилцуулж иргэдийн саналыг сонслоо. Эгийн голын усан цахилгаан станцын төслийн нэгжийнхэн төслийн үйл ажиллагааны хүрээнд гарч байгаа орон нутагтай холбоотой ажлаа танилцуулж иргэдийн санал бодлыг цаашдын ажилдаа тусган ажилладаг.